За манай зүгийн чухам бүтээгдэхүүнээс илэгний энэ асуудалтай хүмүүст юу хэрэгжилж болох вэ гэхээр нэгдүгээрт би энэ зүгийн жилийг хэлэх гээд байгаа. Зүгийн жилийн. За зүгийн жилийн дотроо энэ зүгийн жилийн усан ханд APV гэдэг байгаа. Энэ усан ханд бол мөнгөний яон агуулгдсан энэ шүнгийнт гэдэг энэ эрдсээр баяжуулсан ийм зүгийн жилийн ханд байгаа. Тэгэхээр зүгийн жилий бол өөрө байгалаасаа ийм вирусыг, мөөгөнцрийг, бактерийг устгах ийм чадaltaй байдаг. Мод ингээд хавар дахиалахтаа эхлээд хамгийн түрүүнд энэ давирхаалаг бодис ялгаруулдаг штэ. Тэр давирхаалаг бодисыг бид нэр ингээд модны нөгөө дөнгөж дахиад ингээд аваад үнэрсгээр нэг гоё тийм хурц үнэртэй бариад үцгэд ийм наалтамхай ийм бодис байдаг. Тэгэхээр энэ бол модны давирхаа. Модны давирхаа гэдэг бол өөрөө байгалийн хамгаалагч бодис нь. Шинээр ургаж байгаа тэр нахиа, найрцуурыг өвчлөхөөс хамгаалж байгаа тэрхүү зүйл нь бол модны давирхаа. За зүгээ бол энэ модны давирхааг тэрхүү халдваргүйжүүлэх үйлчлэгээтэйг нь зөнгөөрөө мэддэг. Ингээд хавартаа цэцэг дамжаад, ургамал дамжаад, мод дамжаад тэдгээрт байгаа нөгөө холцсонд нь байгаа давирхааг нь цуглуулад өөрийнхөө цэцгийн тоосоороо өөрийнхөө шүүрлээрээ ингэж боловсруулалт хийгээд үүрэндээ авчираад үүрнийхэн дотор талыг ингэж битүүлж өгдөг. Ингэснээрээ тэр зүгэний үүрэн дотор нэгдүгээрт тогтмол ямар ч салхитай өдөр хүүтэн халуун өдөр байсан тэн дотор бол 21 градус буюу хүний биед одоо таатай тэрхүү температурыг үүсгэдэг. Бидний одоо тасалгааны температур 18-аас одоо 21-22 градустай байдаг штэ. Яг тэр температурыг зүгийн бол үүсгэждэг үүрэн дотор. За дээр нь тэр зүгийн жилийн тэрхүү халдваргүйжүүлэх чадвар нь болохоор мис заслын өрөөдөө дүүцгэц тийм хэмжээний ариутгал явагдаж өгдөг. Тэгэхээр мис заслын өрөөг ариутгахын тулд яадаг гэрлээр шаарддаг янз бүрийн одоо тэр багжуудыг бүгдэн энэ ариутгадаг шүү. Тэгвэл тэрний оронд зүгийн жилий гэдэг юм маань тэр бүхнийг хийдэг байх нь. Тэгэхээр энэ зүгийн жилий бол жилийн маань өөрөө байгалаасаа тийм халдваргүйжүүлэх одоо сепсийн эсрэг үйлчлэгээтэй байдаг учраас бид нар энэ илэгний ялангуяа энэ илэгний вирустай хүмүүсийн хувьд бол илэгний өрөвсөл явагдсан байгаа. Илэгний өрөвсөл явагдана гэдэг чинь илэгний эсүүд нь задраад илэгний эсүүд нь өвчөөд байна гэсэн. Тэгэхээр энэ жилийг маш сайн хэрэглээд ирэх хэрэгтэй. Ингээд жилийг хэрэглээд ирэхээр яах вэ гэхээр хамгийн чухал нэг үйлчлэг нь мэдээж тэр вирусыг устгах, вирус үржих тэр орчныг нь устгаж өгдөг. Вирус чинь ингээд нэг онцлог нь эсийнхэн дотор ороод өөрөө тэр дотроо бүр ингээд амьдраад үржээд тэгээд эсээсээ гараад зэрэгэлдэх мэдрэлийн илгэнийхээ эсүүд рүү орж дахиад тэнд үржээд ингээд илгийн олон эсүүдийг ингэж гэмтээгээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үржих орчныг нь жилий бол дарангуулж өгдөг. Хэрвээ альва амьд бий өөрийнх нь үржих таатай орчин бүрдэхгүй болвол үржлэн зогсчдөг. Тэгэхээр зүгийн жилий бол яг тийм үргийг гүйцэтгэж байгаа. Яг вирусын нь бол устгаад байгаа юм биш. Одоо бид нар зарим нь ингэж ойлгодог л да. Хеликобактертэй үед бол хеликобактерийн тэр вирусын нянгэныг устгаж ийн гэж ойлгоод байдаг. Жилий бол ерөөсөө тэр вирусыг юм уу нянг устгаад байгаа биш, харин тэр нян үржих таатай орчныг нь эвдчихдэг. Вирусыг үржих тэр таатай орчныг нь одоо задлаад ингээд таагүй орчин болгочдөг. Тэгэхээр амьд бие чинь амьдрахын тулд нөгөө таатай орчин бүрдэхгүй бол өвчтдөг учраас жилийг ерөнхийдөө илэгний энэ өрөвсөлтэй юм асуудалтай хүмүүс бол 6 сар доотлно. За тэрнээс цааш бол 1 жил. За болж игэл ер нь тэгээд байн гууж явах хэрэгтэй. Би өөрөө энэ EPV байн гуудаг. Ягаад гэхээр би B вирустай. Тийм учраас би энэ B вирусаа идэвхжүүлэхгүй тул түүний үржих орчныг нь үгүй болгохын тулд өглөө болгон EPV гуудаг. Тэгээд ямар мэдрэмж авдаг вэ гэхээр одоо миний вирус бол идэхгүй болчихсон. Идэвхжилгүй. Тэгээд надад ямар ч тийм одоо B вирустай хүмүүс байдаг. Үзүүлэлтүүд одоо алаад тасаад энэ төр бол минийхний 10 эдтэй 18 энэ төр гэж гардаг. Ямар ноормдоо гардаг гэсэн.
Тэгэхээр би энэ жилийг байнга уусан. Сүүлийн одоо ер нь бол нэг бага охиноо төрүүлсэн гэж 6 жил бол тасралтгүй уусан байгаа. За тэгэхээр жилиг илгэний өрөвсөлтөй ийм хүмүүс ууж болно. За нөгөө бас нэг жилийн нэг илгэнд их сайн үйлчлэг нь болохоор яг интерферонтой ижилхэн үйлчлэг үзүүлдэг. Тэгэхээр түрүүн би хэлсэн шүү дээ. Интерферон гэдэг бол нэгэн төрлийн уураг. Хүний дархлааны уураг. Тэгэхээр хүний дархлаа сайн байх юм бол интерферон маань сайн ялгардаг. Интерферон сайн ялгарч байгаа үед хүний биед байгаа тэр хөнөөгч одоо харийн вирус бол устдаг. Өөрөөр хэлбэл хүн өөрөө өөрийнхөө дотор байгаа харийн биетийг өөрөө устгаж байна гэсэн. Тэгэхээр бид нар ямар нэгэн нэмж эм уухгүйгээр өөрөө өөрийнхөө дотоод хүчийг нэмэх боломж бол интерфероныг өсгөх байдаг. Тэгэхээр интерфероны ижил үйлчлэгийг зөвийн жилийн хийдэг гэдэг эрдэмтэд тогтоочсон байгаа. Та нар хэрвээ юутай бол англи орос хэлтэй бол Google дээр propolis интерферон гэж бичгээд мэдээлэлүүд гарч ирдэг. За эрүүл хүн продукто EPV өдөр болгон усанд хийж уух нь би өдөр болгон ердийн усаа утгаж хэрглэж үздэг юм билүү. Гэрэлмаа юу шүү? Зөв. Аль нь ч болно. Продуктч байж болно, EPV ч байж болно. Би бол юу яадаг юм? Өглөө босоод бүр миний нэг дадал байгаа. Тэр дадал нэхэр би өглөө босон гутаа нэг 300 мл тасалгааны температуртай ус хийгээд аяглаад тэгээ EPV-нээсээ ингээд тагаар нь хийчихдэг. Нөгөө халбаг малбаг гэхгүйгээр яг тагаар нь нэг бүтэн хийгээл ус руугаа хийгээд тэгээд уучдаг. Тэгээ өдөр өндөр бол заримдаа санах үедээ орой өндөр бол баг уучлахгүй мартчихдаг л да. Яг өглөөний энэ дэглэмийг бол ерөөсөө алдахгүй угаад байдаг. Энэ цэцэг гоё юм манай хим гэж цэцэг байгаа штэ. Тэ. Ирээд өрсөлгөө авахгүй юу гэрэлмаа. За тэгэхээр зөвгийн жилийн маань интерфероны үйлчлэгийг үзүүлдэг байна. Тэгэхээр би төлөөлүүлээд EPV-г харуулад байгаа. Тэгэхээр EPV-нээс гадна продукт номер 1 гэж байна, продукт номер 3 гэж байна. Эдгээрийн аль нь ч болно шүү. Танд байгаагаа л хэрэглээрэй. Эдгээр нь жоохон концентрац нь арай өөрөөр. EPV бол бага концентрацтай, продукт номер 3 бол дунд концентрацтай, продукт номер 1 болохоор хамгийн өндөр концентрацтай байгаа штэ. Эдрийг ууж болно. За дараагийн илгэнд нэг чухал илгэний B, C вирустай хүмүүст нэг чухал заавал хэрэглэх ёстой зүйл бол энэ зүгийн сүүнцэр байгаа. За манай энэ шахдаг сүүнцэртэй зүгийн бал байгаа. Мөн энэ торхон савтай зүгийн сүүнцэртэй бал байгаа. Апитонус гэдэг. Энэ хоёр бал бол зүгийн сүүнцэр агуулсан байдаг. Тэгэхээр түрүүчийн би лайваар бас хэлсэндээ тийм ээ. Сүүнцрийн нэг чухал чанар нь юу байдаг вэ гэхээр сүүнцэр бол өөрөө вирусыг устгадаг. Тэгэхээр энэ талын судалгаа бол бас олон байгаа. Тэгэхээр та нар матчная молочко гэж бичээд ингээд хайхад бол энэлийн одоо судалгааны ажлууд бол зөндөө гарч ирдэг. За тэгэхээр зүгийн сүүнцрийг бид нар хэрэгжилж яхад энэ илгэний B, C вирустэй юм хүмүүсийн хувьд бол вирусыг устгах үйлчлэгээ үзүүлж өгдөг. Тийм учраас бид нар энэ апитонус. За энэ хоёрыг бол хэрэглэх хэмжээ нь ямар байдаг вэ гэхээр үдээс өмнө 2 удаа цайны халбаны талаар амдаа хийгээд за тэгээд уустал нь хүлээн. Одоо балыг бол бид нар ихэвчлэн усанд найруулад уудаг штэ. Тэгвэл бид нар энэ юунуудыг сүүнцэртэй балуудыг бол усанд найруулахгүйгээр шууд амны сас дотор за болж өгвөл бүр хилнийхэн дор шимэгдүүлж хэрэглээрэй. За тэгээ шимэгдээд өөрөө ингээд уусаад таны цус руу ороод ингээд уусныхын дараа 15-аас 30 минут та шингийн юм уухгүйгээр усуухгүйгээр хоол идэхгүйгээр ингээд бидээ үйлчлэхийг хүлээн. Тэгэхээр бидний цус бол ойролцоогоор хүний наснаас хамаарат 10-аас 17 минутанд нэг цикл эргэж байгаа. Тэр циклийг хүлээн гэсэн үг. За 15 минутад нэг удаа эргэчих нь
30 минутанд 2 удаа цэглээд таны эд эсэд очиж амжинаа л гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бусад нөгөө хоол ундаа идчихээр холиод идчих юм бол энэ дотор байгаа нөгөө нандин найрлагатай бүтээгдэхүүний маань сүүнцрийн маань биологийн идэх чанар нь саармагчдаг учраас хоолноосоо өмнө дандаа хэрэгэлдэг юм байгаа шүү. За дараагийн илгэний вирустай ийм БЦ вирустай ийм хүмүүс маань уух ёстой бүтээгдэхүүн бол апихит байгаа. За энэ Оросд бол одоо энэ хавдар судлалын эмнэлэгт нь хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хавдрын эмчилгээнд хавдрын хим туяа эмчилгээний дараах хор тайлах эмчилгээнд апихитыг уулгаж байгаа. Тэгэхээр апихит гэдэг маань өөрөө ерөөсөө хордлого маш сайн тайлна. Тэгэхээр илэг бол өөрөө биеийг хоргоожуулах шүүлтүүрийн үүргийг гүйцэтгэдэг. Гэтэл хэрвээ илэгний эс маань өрөвссөн илэг гэмтчихсэн байх юм бол юу явагдах вэ гэхээр хоргоожуулах үйлчилгээ дандаа дутуу явагддаг. Энийг бид нар юун дээр мэдрэгдэж болох вэ гэхээр илэгний одоо асуудалтай юм одоо илэгний хатвартай хүнээс биеэс нэг юм таагүй өнөр үнэртдэг. Тэр хортой бодсон одоо гадагшлаад бие хор шүүж чадахгүй байгааг нэг илрэл. За нөгөөх нь гэвэл юу байдг вэ гэхээр ийм хүмүүсийн хувьд ерөөсөө яг хордлогонд орсон юм шиг юм наркознд байгаа юм шиг явж идэг. Энд чинь хорт бодсондоо өөрөө хордоод яваад байна гэсэн үг. За тэгээд тийм учраас хордлого тайлж нэмж тусалж өгнө л гэсэн байна шүү дээ. Таны илэг өөрөө хоргоожуулах үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болцсон байхад нь энэ юу апихит маань нэмж туслах нэ. За цуснд продукт ууж байгаа зөв шижрээ уугаараа. Ер нь бол продукт энэ жилийн усан хаанд тосон хаанд энэ жилийн бүтээгдэхүүнийг ерөөсөө нэрээ ухтаас ахуулаад бүгд хэрэглэнэ. Ямар ч тохиолдолд хэрэглэж болно. Ер нь бол таны бид хэрэгтэй урьдчилан сэргийлэх тэр хүнсэн л гэдээ ойлгож. Тэгэхээр бид нар хоол хижээлийг өдөр болгон иддэг шүү дээ. Би өнөөдөр хоол идчихлээ. Одоо би 7 хоног хоол идэхгүй гэдэггүй. Өдөр болгон тэгээ өдөрт хэд удаа хоол иддэг шгээл эмчилгээний сувилын юм хүсэл идээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр сайн байна. Төсөндөө продукт ууж байгаа бол уугаарай, тогтмол уугаарай, байнга уугаарай. Апихит гоё амттай гинэ. Янз бүр юм бэлээ. Зарим хүн болохоор апихитийн амтыг эвгүүл гэдгийг, зарим нь гоё л гэдгийг. Надад бол гоё л байдаг. Би шууд уучдаг юм. Зарим хүмүүс талхмал сахарын тусаж байгаа хэрэглээд байдаг. Шууд уухад болдог. За мөн илэгний БЦ вирустай хүмүүстээ энэ хилебинаг хэрэглэхийг санал болгож байна. Тэгэхээр ер нь дөрөвний илэг өөгчлөлтөнд хэрэглэгдсэн бүх бүтээгдэхүүнүүд мэл орж ирж байгаа юм л да. Тэгэхээр хилебина бол өөрөө вирусыг устгах бас давхар үйлчилгээтэй байдаг. Тэр утгаар нь илэгний БЦ вирусын үед бол бид нэр хэрэглэж байгаа. Нөгөөдгөөр энэ юу болвол тоосормог бол илэгний эсийг их сайн төлжүүлж өгдөг. Тэгэхээр хүний эс чинь өөрөө шинжлэгдэж байдаг штэ. Илэгнээс ч ялгаагүй. Илэгний талыг нь авцсан байхад буцаад төлжиж чаддаг. Гэхдээ хэрвээ хатварл явагдсан байвал энэ процесс угаасаа явагдахгүй болчихно гэсэн үг. Тэгэхээр бид нэр одоо тэр хатварж байгаа илэгний ажиллаж байгаа эрүүл эсүүдийг төлжүүлэх ёстой. Тэр эсүүдийг сайн тижээж хамгаалж явах ёстой байхгүй. Тэр утгаараа бид нар энэ хилебина байна. Тинторум плюс байна. Эдгээрийг ууж хахад юу болох вэ гэхээр илэгний эс маань өөрөө төлжин, эрүүл эсүүд маань төлжиж өгнө л гэсэн байна шүү. Тэгэхээр тэр эстэй хэрэгцээтэй шимт хичээлээ авна гэсэн үг. Тэгэхээр бид нар илгийн төлжих хугацааг бас би энд хэлэхэд ходоодн дээр ярьжсэн шүү дээ. Ходоод бол өөрөө салтан 7 хоногт төлжиж амждаг. Булчин хэсэг нь болохоор 28-аас 30 хоногт төлжиж чаддаг юм байна. Тэгвэл илэгний хувьд бол эс нь төлжих хугацаа нь 6-аас 12 сар байдаг. Тэгэхээр бид нар илэгний эмчилгээг доотлон 6 сар, тэгээд 1 жил. За тэгээд тэрнээс цааш хугацаагаар хийжээж танд мэдрэхүйц өөрчлөлт харагдана. Одоо жишээ нь бид нар эмнэлэгт ихтэй нэг 10 хоног
тусал тариа хийлгээд уураг хийлгээд ингээ эмчилгээ хийлгэлээ гэхэд энэ таны биед яг тэр илгэний эсийг нөхөн төлжүүлэхэд хангалттай хугацаа мөн үү? Биш шүү дээ тий. 10 хоногт бол илгэний эс шинжлэгдэж чадахгүй шүү дээ. Илгэний эс төлжиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар одоо 6 сар эмнэлэгт хэвтэх юм уу? Үгүй тийм ээ. Бүтэн жил хэвтэх юм уу? Болохгүй шүү дээ. Тийм учраас бид нар ажиллаа хийж явахдаа, амьдралаа өргөжлүүлж явахдаа илгэнийхээ эсийг төлжүүлэхийн тулд нэгдүгээр хооллолтон дээр анхаарал, хоёрдугаарт гэвэл энэ илгэний эсийг төлжүүлж өгдөг, эрүүл хэсгийг нь одоо төлжүүлж өгдөг энэ бүтээгдэхүүнүүдэд сайн хэрэглэх нь шүү дээ. Тэгэхээр энэ Синторм плюс байна, Филибина эднэрийг бас хэрэглээрэй. За энэ түрүүчийн юун дээр би ярих гэж байгаад энэ тавигдаагүй байсан формулаараа гэдэг үгэл маань энэ байна. Энэ формулаараа бол илгэний одоо сорвжилтыг шимэгдүүлдэг. Илгэний сорвжилт фиброз маань өөрөө эргэх процесс. Сорвигдсан тэр хэсэг маань шимэгдэж болдог азар. Хатуурал бол өөрөө зогсноо хатуурах явцсан одоо эсүүдийн ингээл сорвжол ингээл занглаа үсээд явж байгаа процесс нь зогснол гэхээс биш нэгэнт ингээд сорвижчихсан занглаа үссэн тэр илгэний одоо тэр холбогчууд маань буцаж илгэний эрүүл эс болж буцах боломжгүй байдаг. Тэгвэл энэ фиброзын үед бол илэг тэр яг сорвижиж байгаа, илэг өөхөлснөөс болж сорвижилж үүсэж байгаа. Энэ үед бол энэ формулаараа идэж яхад тэр сорвижилт үүсгээс сэргийлнэ. Тэр сорвижилтыг шимэгдүүлж өгдөг. Тийм учраас хатуурлын үед бол бид нар энэ формулаараа өөгчлөлтийн үед бид нар формулаараа хэрэгэлдэг. За экстра бифунган байна. Энийг бол ерөөсөө илгэний өөгчлөлттэй, өрөвсөлттэй, БЦВ вирустай хүмүүс бол ерөөсөө хоол шиг л идэх хэрэгтэй. Хоол шиг. Тэгэхээр цоо эрүүл илгэхтэй хүмүүс бол зүгээр ердийн уламжлалт хүнс үндсэн хүнсээ зохицуулаад яваад байж болно. Асуудалтай байгаа бол эмчилгээ маягаар юм идэх хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгэхээр бид нэр эмийг эмчилгээ болгож идэж болохгүй шүү дээ. Эмийг хоол болгож идэж болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нэр эм бол амгаах үйлчилгээтэй. Манай бүтээгдэхүүнүүд маань давуу тал нь одоо ялгааны үед гэхээр өөрөө сувлын үйлчилгээтэй байдаг. Тэгэхээр илэг одоо жишээ нь хатуурсан хүмүүс бол эрүүл эрхтэй хүн шиг хоол идвэл түүнийг боловсруулж чадахгүй. Тэр хүмүүст бол өөрт нь тохирсон, илгийг нь хамгаалсан, хоргоожуулсан тийм хүнс хэрэгэлдэг. Тэгэхээр тэр бол энэ экстра бифунган байна. Тэгэхээр энэ гипоталиниум экстра бифунгныг бол илгэний асуудалтай хүмүүс хослуулаад хэрэглээд байхад таны тэр нөгөө одоо илэг сорвжих, илэг хатуурах энэ явц бол удаашрна. За дээр нь С вирусын жишээ нь эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн донд нэг юм буруу ойлголт байдаг. С вирусын эм уугаад 97% эдгэрэлттэй байдаг гэж ингэж ерөнхийдөө эмчнэр нь одоо зөвлөгөө өгдөг л дөө. Энийг юу гэж ойлгож байна гэхээр миний С вирусын 97% нь үхээд нэг 3% бараг байхгүй болчихсон байна гэж ойлгоод байдаг. Тийм биш. Одоо 100 хүн илгэний тэр С вирусын жишээ нэмчилгээ хийлгэлээ гэхэд 97% нь бол С вирус нь устдаад 3% одоо 3 хүнийх нь бол С вирус нь устдалгүй үлддэг. За тэгээд вирус нь үхээгүй энэ 3% хүмүүс нь илгэний хавдралаа шилжих маш өндөр эрсдэлтэй байдаг. Нөгөө идэгцэн С вирус нь устсан гэдэг байгаа 97% нь. За энэ дээр анхаараарай. Энэ 97% нь С вирус нь устсан байж болох ч илгэний хатуурал үргэлжлэн явагцаар байдаг. Тэгэхээр бид нар энэ дээр ерөөсөө С вирусын эмчилгээ хийлгэсэн, одоо би цоо эрүүл болсон, архиа уужуулна, тостоо өөхтэй мэдэж болно гэд яваад байвал хэдэн жилийн дараа вирус нь одоо байхгүйсэн ч гэсэн вирус байх үедээ тарьсан балаг нь нөгөө илгэний хатуурлаасаа болж хавдар болоод ингээд амин насаа алдах тохиолдлууд маш их байдаг. Тийм учраас Б вирус, С вирусын хэрвээ танд бид чинь байгаад эмчилгээ хийлгээд байхгүй болсон бол сайн хэрэг. Гэхдээ
Түүнээс үүдэлтэй үлдсэн элэг жижигрээд, элэг хатуурсан тэр процесс бол зогсдоггүй юм шүү. Тийм учраас илгээ цааш нь өргөжлүүлээд, асраад, хамгаалаад, нөхөн төлжүүлээд байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгэхээр энд бол им тус болохгүй. С вирусаа устгацсан. Одоо та юу уух юм? Ямар юм уух юм? Имээр та тэр байгаа хідэн эсээ одоо ирүүлжүүлнэ гэвэл боломжгүй. Эсвэргээрээ харин им бол өөрөө нэг талдаа бас хор байгаа. Тэгэхээр та хоол ундаараа нөгөө нэг хадгалсан хоол хүнснээсээ татгалзаад, өөгт тосносоо татгалзаад, эрүүл хооллоод ирэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд та зууч насалж болно. Дээр нь та өөрийнхөө тэр илгэний эрүүл байгаа эсүүдэд тижээгээд, төлжүүлээд, хамгаалаарай. Энд бол бид нэр им биш, баяжуулсан хүнс. За ялангуяа манай энэ Тинторм компани бүтээгдэхүүнүүд бол маш сайн үр дүн өгдөг шүү. Би бүтээгдэхүүнээр бахархдаг. Яагаад гэхээр илгэний асуудалтай хүмүүс манад маш их ханддаг, маш их орж ирдэг. Саяхан Наранцвэ гэдэг нэг ихч орж ирж байсан. Тэр ихч Б вирустай. Б вирус нь 4-ний 1 нь бол байхгүй устсан байгаа. Гэхдээ тэр бол илгэний эмчилгээ энэ төр хийлгээгүй. Зөвхөн бүтээгдэхүүн ууж байгаа. Одоо би энийг дахиад талын одоо юу амаар байна? Багсгамаар байна гэдэг ингээ хөтөлбөрөөр нь бүтээгдэхүүн авч явсан. Сая нэг хэдхэн 20 хоногийн өмнө таарсан. За манай норлогоо гिचийн бичлэг саяхан тавигдсан байгаа та нар хараарай. Хүн 42 наснда одоо 7 жилийн өмнө штэ. Циррозын 4-р шат. Тийм, 4-р шат гэсэн онцтойгоор цус алдаад эмнэлэгт хүргэгдээд ингээд ер нь бол цирроз маш эцсийн шатанда байна гэсэн ийм онц тавигдсан. Тэрнээс хойш бол манай норлогооч хүүдээ маш анхаарал тавиад энэ бүтээгдэхүүнүүдэд хэрэглүүлээд ямар ч гэсэн 2012 оноос хойш одоо хүн одоо их тух байгаа. Тэгэхээр хэрвээ энэ бүтээгдэхүүнүүд хэрэглээгүй байсан бол юмыг аж мэдгүй тийм ээ. Тэр илэг нөхөн төлчих байсан уу юу? За манай Сараа байна. Сарагийн нөхөр Бямба гэдэг Дархан уул аймгийн хөгжим драмын театрын найруулагч Бямсүрэн гэдэг залуу байгаа. Энэ залуу маань бас С вирусаас болоод илгэний хавдар үүссэн. Сая түрүү жил илгийн солиулах хаалгаанд орсон байгаа. Тэгэхэд бол энэ бүтээгдэхүүнүүдэд жилигээ бүтээгдэхүүнүүдэд тасралтгүй хэрэглэсний ачаар С вирус нь бол сайхан ундсан байгаа. За өөр юм тохиолдол гэвэл одоо манай Өмнө Говь аймагт байдаг Наран тогтох гэдэг бүсгүй байгаа. Манай энэ алтан зүгээд дээр миний яриад байгаа хүмүүс бүгдээр байгаа учраас намайг бодлоо яриаггүй гэдгийг бүгдээрээ мэдж байгаа хаа. Тэгэхээр Наран тогтох бол илгэний хоргоо хавдартай. Бөөрөн дээрээ бас кистатай гэсэн ийм давхар хүнд онштой ийм бүсгүй. Тэгээд урагшаа урд очиж имчилгээ хийх гээд очсон. Бүтээгдэхүүнээ ууж агаад очсон. Тэгээ ямар ч гэсэн хагалгаа хийх хэмжээнд бол байхгүй шимэгдэж байгаа юм байна. Түр хардсны яагаад ингээд хагалгааг хойшлуулсан. Ямар ч гэсэн өөрийнх нь биеийн мэдрэмж, биеийн шинж тэмдэг сайжирч байгаа юм байгаа. За Ханцүрэн гээд манай бас нэг насаар 25 наснаас хойш одоо сая тэтгэвртэй гарсан гэдэг чинь 30-аад жил С вирусын группт байж байгаа. С вирусны идэвхжлийн үед алаад тасаад гэдэг үзүүлэлт нь бүр 500 600 гардаг хүн. Одоо манай энэ экстра бифунгум байна, гепателинум байна. Эднэрийг хэрэгжилж байгаа. Гэхдээ хөтөлбөрөөр нь хэрэглэж амжихгүй нэг нэгээр нь хэрэглэдэг сар болгон. Ингээ явж байгаа ямар ч одоо бол алаад тасаат нь ноормдо 20 эдтэй явж байгаа. Тэгэхээр ийм үр дүнгууд бол зөндөө байгаа шүү. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр элэг бол өөрөө зүгийн баланд их дуртай хэрэгтэн. Зүгийн бүтээгдэхүүнд өөрөө их дуртай. Тэгэхээр өөрт нь хэрэгтэй хүнс ороод ирэхээр элэг маань нөхөн сэрэгдэв юм аа. Өөрт нь хор болох хоолыг идээд байх юм бол улам гэмтээд байгаа хэдэн эс нь өвчлөөд үхээд идэг юм аа. Тийм учраас хэрвээ та элгэндээ хайртай бол таны элгэнд ямар нэгэн өөрчлөлт байгаа бол энэ Тинтормынхаа бүтээгдэхүүнийг бас хөтөлбөр гаргаад хэрэглээрэй. За хэрэглэхээс өмнө би та нарт бас шинжилгээнүүдээ өгөөд үз. Тэгээд хэрэгжилж явах явцдаа дунд нь бас ийм шалгах бас шинжилгээнүүдийг өгөөд гарч байгаа үр дүнгээ хараад та өөрөө сэтгэл өндөр байх болно гэж хэлмээр байна. За ерөнхийдөө хүмүүсийн
бичсэн асуулт энтрийг бол би хариулсан юм шиг байна. Ганц нэг асуулт ирсэн байна. За хамаагүй лайв маань бас хүмүүс юу яаж байна? Дараа нь сүлд нэг нөхөж үздэг юм байна. Ер нь байдлыг харахад яг шууд бол үзэж байгаа хүмүүс нь цөөхөн ч гэсэнтэй дараа нь бол олон хүн үзсэн байт юм байна лээ. Тэгэхээр тэр хүмүүс хэрвээ таны яг хүсчээсэн тэр хариултыг би өгөөгүй бол та комент хэсгээр бичээд үлдээж би зав цагаараа бас танд зөвлөгөө өгөөд хариу бичих болно. Эх 7 хоногийн 4 дахь өдрийн лайваар ямар сэдвийг та сонсохыг хүсэж байна вэ? Саналаа бас бичээрэй. Мөн миний одоо энэ бэлдэж байгаа энэхүү мэдээлэл нь танд хэрэгтэй байна уу? Бас эргэх холбоо та бүхнээс авъя. Хэрэгтэй юм чинь хэлж байна уу? Эсвэл хэрэггүй юм яриад байна уу? Хэрвээ хэрэгтэй байгаа бол бас нэг урам өгөөд нэг лайк заримдаа дарчиж байгаарай. Комент дээр нь бас сэтгэл бичиж байгаарай. Тэгвэл бас бид нар дараадаа бас анхаарах зөвлөд бас гарах байхаа гэж бодож байна. Ингээд цаг гаргаад бүтэн цаг 10 минут надтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээ дараагийнхаа лайваар уулзъя.